죽는 데를 쓰시고 하지마 힘들고 속이 성지 만지다 비틀었지 속이 성지 만지다 줬다 재생 채워. Сайн байцгаана уу? Манай Dark-Me podcast-ийн маань шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа дугаарт дүлгөө миний би ерөөхдөө хөвчлэн Америкийн нэгдсэн улс, Англи, Австрали улс гэмтчлэн улсуудад болсон хэрэг ярьдаг бол энэ удаад бүгд найрамдах хойд Македон улс гэх зүүн өмнөд Европ дахь далаад гарцгүй улс байдаг. Энэхүү улсын баруун хэсэгт оршдог Кисево гэх хотод болсон хэрэг ярихаар бэлдсэн байна. Англиар бол яг Кисево гэж уншина гэсэн. Тэгээд монголоор бол Кичево байж магадгүй. Гэхдээ би энэ удаагийн хэрэгтэй бол Кисево гэж хэлээд яваа шүү за. Энэ хот бол жижигтэй тооцогддог. Уулаар хүрээлэгдсэн их үзэсгэлэнтэй 30 мянгаад гаруй оршин суугчдтай. Нэг их жуулчид заавал тэр хот руу бол зорж очиод байдаггүй. Их нам гүм 50 гэгддэг юм хот. Аимшигт хэрэг гараад байдаггүй аюулгүй гэгдэжсэн энэ хотод бол 2004 оны 11 сарын 16-нд 64 настай Митра Самжунаска гэдэг эмэгтэй бол өглөөний 11 цаг 45 минутанд хүнсний зах явчаад ирээ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Энэ хотод маш их том үйлдвэрүүд олноороо үйл ажиллагаагаа явуулдаг байсан ч олноороо хаагдаж олон хүмүүс бол ажилгүй босны нэг нь Митра эмэгтэй байгаа. Түүний хувьд нэг үйлдвэр цэвэрлэгчээр ажилладаг байжгаад үйлдвэр нь хаагдах үед ажилгүй болоод яг энэ хэрэг гарах үеэр бол тэтгэврийн мөнгөөрөө нэмээд хаяа айлын гэр очиж цэвэрлэх бас гудамжинд ногоо жимс зардаг ажил хийдэг. Гэрээсээ ерөөсөө олон цаг явдаггүй бүр ялангуяа 1 цагаас дээшээ ганцаараа бол ерөөсөө явдаггүй учраас 1 цаг 30 минут болоод гэртээ ирэхгүй байхаар нь гэрийнхнээ санаа зовоод ялангуяа охин нь байнга явдаг газруудаар нь гарч яваад хайсан боловч нөгөө орно гэд явсан захаар нь хүртэл хайгаад олоогүй болохоор цагдаагийн газар алга болчлоо гэдгийг нь мэдгдсэн. Митрагийн охин нь бол 41 настай. Цагдаад ээжийг минь олоод өгөөч ер нь жоохон сонирн байна гэд хэлсэн чинь насанд өрсөн хүн одоо алга болоод нэг өдөр ч өнгөрөөгүй байна. Одоо ээж дэшээ явцсан ч юм илүү бид нар одоо иймэрхүү нөхцөлд байдал ямар нэгэн муу зүйл түнд болсон уу үгүй юу гэдгийг одоо ямар ч мэдэх боломжгүй. Тэ яагаачгүй байгаа учраас бид нар бол шууд ингээ хөдөлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэ ямар ч тач одоо охиных нь хүсэлтийн дагуу бол гэрт нь очиж шаалгасан юм байна. Тэ ямар ч сонин сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Гэхдээ тухайн яг очиж шалгасан цагдаа нар бол яг энэ охин нь өөрөө яг жоохон сэжигтэй байныг харагдаадсан болохоор ерөөхдөө бас энэ хэрэг дээр ажилласан цагдаа нар нь хүртэл өөрсдөө бас амар сонио тэр охинд хийж хэлсэн маа хэрвээ энэ ээжигээ одоо мөрдүүлэхийг хүсэх юм бол чи биднэрт мөнгө өгөө гэж хэлсэн. Тэгээ мэдээж энэ охин нь бол мөнгө өгж одоо мөрдүүлэхийг хүсээгүй учраас өөр арга хайж хэлсэн маа. Тэр нь ээжийнх нь гэрийн хажууган одоо хуршүүдийн нэг болох Владо Танески гэх эрэгтэй амьдард юм байна. Тэгээ тэр хүнд хамаг уучраа хэлээд манай ээж одоо алга болчлоо. Ямар нэг муу зүйл тохиолдсон байж магадгүй санагдаад байна. Тэгээд та ээжийг минь ингээд сургуу алга болсон гэсэн хэллэг олон нийтэд гаргаад өгөөч. Тэгээ энэ хэргийг ерөөхдөө бас тэ сурвалжлагч хүн болохоор бас тодорхой хэмжээний жоохон мөрдлөг хийгээд манай ээжтэй холбоотой ийм нийтлэлийг сонингийн газартаа хэвлээд өгөөч гэж хүссэн. Энэ хөршийн Владогийн хувьд бол 20-од жил сэтгүүлчээр ажиллаж байгаа. Хотын олон хүмүүс түүнийг ол мэддэг. Ялангуяа энэ амьдардаг хэсэг хөршүүдээ бол нэлээд сайн мэддэг нэгэн. Яг энэ хэсэгтээ бас олон хүмүүс түүнийг таньдаг, хүндлэгддэг нэгэн. Гэхдээ нэг тийм ажлын лаг амжилт ололт байхгүй. Энгийн нэгэнд одоо жижиг янз янзын сонингийн газруудад мэдээгээ түгээж нийтлэл одоо бичдэг ийм нэгэн сурвалжлагч хийдэг. Энэ захиргааны ер нь шинэ мэдээ, сонгуулийн мэдээ, цагдаагийн газрын одоо авилгаал гэх мэтчлэн тийм ерөнхий нэг тийм амар том сэдвүүдээр бол бичдэггүй. Ерөнхий нэг өдөр тутамдаа одоо хоттой болж байгаа зүйлсийг нээтэлдэг хүн. Тэгээд Митра эмэгтэй охин нь бол түүн дээр хурж ирээ түүнээс ийм зүйл гуйхад бол бас ажлын карьерт нь нэмэр болох үз ойр тийм олныг хамрах магадлалтай хачиргалтай сонин гэмээр юм хүн сургуу алга болсон хэрэг гараагүй болохоор энэ талаар нийтлэлтэй бол маш найрсгар хүлээж авсан. Ингээд нийтлэл гаргахын тулд эхлээд Митрагийн гэр бүл найз нөхөд бусад хөршүүд хамт ажилладаг байсан хүмүүсээс нь түүний талаар асууж лавлаж ер нь яг яагаад алга болох болов ямар нэг муу зүйл тохиолдсон бол түүний таньж хүмүүс ч юм уу юу ч байж болно. Тийм учраас мэдээлэл цуглуулж хүмүүсээс мэдүүлэг авч явсан өөрийн биеэр. Ингэж явж байгаад бол Митрагийг ерөөхдөө хүмүүс зарим нэг хүмүүс нь ёс суртахууны тал дээр бол дутмаг гэдгийг дурдсан. Дээрээс нь одоо хуучин үерхэж байсан экс нь түүнийг хардаад асуудалтай ер нь байдаг. Эсвэл зүгээр ингээд шал үр тийшээ хинт ч хэлэхгүйгээр өөр нэг газар одоо амьдралаа цоош нэрхлүүлээд явж байгаа баха гэх мэтчлэн ийм хүмүүс л таамга бодож байгаагаа бол энэ Владо сурвалжлагчид бол
хэлсэн ийм олон сонин зүйлсийг олж мэдсэн. Гэхдээ тэр нь бол худлаа үнэн мэдээж тодорхойгүй шүү дээ. Зүгээр л олны ийм шивэр авир хийсэн зүйл. Ямар ч тач нийтлэлээ гаргадгаараа бол гаргасан боловч метраг хаа байгааг мэдэх тийм ямар ч хүн чирээгүй, ямар ч мэдээлэл төдөнд ирээгүй ингээд намжсан. За эмэгтэйг алуугасан өдрөөс хойш 2 сарын дараа 2005 оны 1 сарын 12-нд хотын захад хаягдал цуглуулагч хаягдсан барилгын эргэн тойронд хог ухаж явж байгаад метра эмэгтэйн цогцыг олсноор цагдаа нарыг дууддаг. Эмэгтэйн бид задлан шинжилгээ хийгээд бол эмэгтэй бол хүчндүүлсэн, тэгээд маш ихээр зовж тарчилсан, хоолоогоо телефон утасны утсаар ингээд боолгуулж алуулсан ба нас барсныхын дараагаар яг тэр боогтой ашигласан тэр утсаар нь биеийг ороогоод нэмээд дээрэс нь хевсээр биеийг ороогоод хогийн утанд хийгээд хаягдсан барилгын хэсэгт авчираад гүйхэн тэм нүхэнд цогцыг нь баг зэрэг нуух гэж оролдоод дээрэс нь хүнд чулуу барилгын хог хаягдал хувцас өндрээр ингээд халахлаад явсан байсныг олсон байна. Шинжээчдийн олж мэдснээр бол метра эмэгтэй алуу болоод 2 сар гарны хугацаа өнгөрсөн. Гэтэл яг ингэж цогцсон олцсноос 10 хоногийн өмнө алуусан байна гэж утсан. Тэгэхээр энэ хугацаанд бол бүр сар гарны хугацаанд эмэгтэй бол алуурчиндаа барьцаалагдаж, хоригдож, чихээлүүлж тамлуусаар байгаад алуусан байна гэдгийг бол олж мэдсэн. Би дээрэс нь үрийн шингэнийг олоод ингэ шинжилгээнд явуулсан. Яг энэ хэрэг болоод хэсгийн хугацааны дараа 20 эдэн настай 2 залуу бол баривчлагдсан. Тэр нь Анти мөн Егор гэсэн ийм 2 эрэгтэй байна. За тэр хоёрын хувьд бол яг эмэгтэйн цогцос бол 2005 оны 1 сарын 12-нд олцсон шүү дээ. Яг эндээс нэг хэсгийн хугацааны өмнө 2004 оны 12 сард энэ 2 залуу согтуу хар тамхи хэрэлцэн байх үедээ нэг настафтер эрэгтэй хүнийг гэртээ байхад нь гэрлүүн дайрж ороод дээрэмдээд зодоод хүчиндээд тарчлааж хөнөөсөн ийм хэрэгээр баригддаг. Тэгэхээр яг энэ хүршин настай эрэгтэй хүн болон энэ метра эмэгтэйн алуусан байдал бол бас ерөөхдөө ингээд адил төстэй бүр яг тийм амар адилхан биш ч гэсэндээ ерөөхдөө бас төстэй байж болохоор ингээд зодуулаад хүчндүүлээд харгасаар алуусан учраас яг энэ хоёр эрэгтэй бас энэ эмэгтэй ч гэсэндээ алсан байж магадгүй гэд ингээд баригддаг. Цадаагийн хэлц дээр тэднээс бол байцаалд авж байгаа тэр эрэгтэй хөнөөсөн гэдгээ хэрэг хүлээгээ зогсохгүй метра эмэгтэй ч гэсэндээ бит хоёр алсан гэж хэлцгээсэн. За үүнээс нь уудалгүй энэ хэргийн шүүх хурал болоод эхэлсэн чинь нөгөө метра эмэгтэйг алсан гэдгийг хэрэг хүлээсэн байсан шүү дээ. Гэтэл шүүх хурал дээр өөрсдөө хэлэхдээ бит хоёр тэр эрэгтэй хүнийг алсан гэдэг нь бол үнэн. Гэхдээ энэ эмэгтэйг бол ерөөсөө хөнөөгөөгүй. Цагдаа нар биднийг байцахтаа маш их хүч хэрэглээд бүр ингэ тулгаад байсан болохоор яах аргагүй тэр эмэгтэйг хөнөөсөн гэдгээ хэрэгээ хүлээж гисэн юм аа гэж хэлээ. Тэгээ нэмээд тэр хоёрын нэг Егор нь болохоор яг метра эмэгтэйг хулгаалагдаад бүр ингээд цогцон олдох хүртэл шал өөр хотод ажил хийгээд явж байсан. Тэгээ үүнийг нь уг нь батлах хүн ч гэсэндээ байсан. Гэвч энэнийг нь ерөөсөө харгалзаж үзэлгүй энэ хоёрыг хоёр хүний амийг хөнөөсөн гэж үзээд шүүгээс ал хоёулангийн насаар нь шорон торхиалыг өгсөн. Энэ хэргийн шүүх хурал болох үеэр хотын хамгаалал сурвалжлагчид бол шүүх тагимд сууж хэргийн деталуудыг ерөөхдөө ингээд шүүхтэр юу болж байгааг олон нийтэд бол цаг тухайд нийтэлж байсан ба тэр дунд нь бол нөгөө метра эмэгтэйн хурш сурвалжлагч Владо эрэгтэй чсэндээ ирээд суучихсан. Угаасаа л метра эмэгтэйн охин нь бол түүнээс ээжиг минь алуугасан талаар ингээд нийтлэл бичээд өгөөч гэснээс хойш түүнийг оолохыг хичээж өөрийн зүгээс бас бяцхан мөрдлөгийг хийж явдаг. Тэгээ энэ хэрийг бол байнга шинэ мэдээ гарах болгонд ингэж хамгийн түрүүнд мэдээлдэг. Энэ шүүх хурлын бүхэл өдөр очиж сууж ингээд нийтлэл гаргасан юм байна. Метра эмэгтэйн хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2007 оны 11 сарын 10-ны өдөр Любика Ликоска гэх 56 настай эмэгтэй бас л яг метра эмэгтэйн амьдарч байсан хэсэг байрны цэвэрлэгчийн ажил хийдэг байсан эмэгтэй гэрээсээ хүнсээ цуглуулгаар гараад сураггүй алга болсон. Алга болсноос нь 2 өдрийн дараа эмэгтэйн хүүн цагдаад ээжигээ сураггүй алга болсон гэж мэдгдсэн. Тэгээд цагдаад мэдгдснийхэн дараа үүнийхэн талаар бол нөгөө сурвалжлагч Владо олж мэдээд бас л алга болсон эмэгтэйн хөл гэр бүл найз нөхдөөс нь мэдээллүүдийг цуглуулж энэ талаар нийтлэл сониндоо бичсэн. Хүүгээс нь хідэн асуултуудыг асуугаад хүн хэлэхдээ ээжигээ 2 хоног байж болох газруудаар нь хүчнөө хайсан боловч хааж байгаагүй, ирээд ирч байхаа гэд хүлээсэн боловч ирэхгүй болохоор алга болсон гэдгийг нь 2 хоногийн дараа мэдгдсэн. Дээрээс нь ойр тойрны хүмүүсээс нь Ликоска эмэгтэйн талаар нь бас лавлаж асуусан чинь ер нь их маш даруй зөөлөн эмэгтэй байсан. Түүнд дургүй хүмүүс ч гэсэндээ байхааргүй, тэг ямар ч муу зүйл болохооргүй, бодохоорчгүй яагаад ингэж алга болсон нь бол хинч мэдэхгүй гайхаж байгаагаа хүмүүс хэлээд
Ингэж цагдаад мэдснээс нь хойш 3 сарын дараа том дэргэний нэгэн жолооч бол холын замд ажиллаа хийгээд машинаа барьж явж байгаад Кисево хотоор дайрж явж таарад нэг шатгуун төвөөрийн газарт зогсоод тэгээд нэг юм замын хажууханд хэсэг ингээ хог овоолоод хайцсан байсан. Тэгээд тэр газрын хэсгээс хүний гар цохууж байгаа харагдахаар нь шууд цайдаа нарыг дуудсан. Энэ цогцос бол шууд Ликоска эмэгтэйгийн цогцос байна гэдгийг бол баталсан. Тэгээд задлан шинжилгээ хийхэд яг л метро эмэгтэйтэй бараг 100% адилхан гэж хэлж болохоор нас барсан байдал хүчндүүлж, зодуулж, зовж, тарчилж, хоолоогоо телефон утасны утсаар боолгуулад алуулсан ба нас барсныхын дараа нь яг л тэр боохтой ашигласан телефон утсаар нь биеийг нь ороогоод хогийн утанд хийгээд замын хажууханд байх хогийн цэг дээр ингээд авчирч хайсан байна. Тэгээ хулгайлагдаад бараг 3 сар амьд байж агаад одоо ингэж олдохоосоо бүр хэдхэн хоногийн өмнө алуулсан болохыг нь тогтоосон. Цагдаагийнхан угаасаа шууд метро эмэгтэйн хэрэгтэй бол маш төстэй байгааг олж харсан ба нэмээд бас нэг өөр хэрэгтэй холбож эхэлсэн. За тэр нь болохоор 73 настай Гита Павела гэх бас цэвэрлэгч хийдэг нэгэн эмэгтэй тэтгэвртэй гарсан. 2003 оны 5 сарын 30-нд сургаггүй алга болсон. Тэгээ тухайн үед бол хүмүүс нэг их тийм ноцтой зүйл огт бодоогүй түүнийг өөр хотод нүгэл явчихъя гэж бодсон. Нэг бол ганцаараа хотоос хол хүн бахтай газар явж байгаад ингээ санаандгүй зүрхний шигдээс эсвэл ингээ харваад нас барчихсан. Тэгээд хинч олохгүй байгаа баха гэж хүмүүс бол бодож ийсэн. Одоо болтол ерөөсөө зогцсон ч олдоогүй өөрөө хаа байгаа нь ч тодорхойгүй хэвээр байгаа. Тэгэхээр энэ Павела эмэгтэй бол 2003 онд гэхээр чинь хамгийн ихний охирогчтой метро эмэгтэйгээс алгуулахаас жилийн өмнө ингэж алгуулсан байхгүй. Тэг яг одоо бодохоор зүгээр нэг алга болоогүй. Энэ хоёр эмэгтэй алгуулсан хэрэгтэй адилхан бас одоо гуруулаа цэвэрлэгч эмэгтэй учраас бас л ингэж одоо хин нэгэнд хөнөөгцөн байх ер нь магадлалтай болж ирж байсан. За ийм хэрэгүүд ер нь болж байгаа гэдгийг мэдсэн нөгөө Владо сурвалжлагч ер нь анхнаас нь л байнга хэрэгт шин мэдээ гарах эсвэл ийм шин хохирож гарах бүрт нийтлэлээ битсээр байгаа. Тэгээ энэ хэрэгүүд ч юм бол ингээд хоорондоо жилийн зайтай, тэгээ 3 жилийн зайтай болж байгаа шүү дээ. Энэ хоорондоо л өөрийнхөө энгийн одоо хэвлэлтэй нийтлэлээ битсэн хിവэрээ тэгээд ямар нэг ийм хэрэгт шин мэдээ гарахаар хамгийн түрүүнд ингээд яг шин мэдээг бол гаргадаг. Энэ Кисево хотод бол цуврал алуурчин байна уу гэх айц хүйцийг бол тэрээр анх гаргаж ирсэн. Тэгээ бас Владо хэлэхдээ хэрвээ тэр хоёр насаараа шоронд хоригдож байгаа Анте, Игор гэд хоёр хэрэгтэн байгаа шүү дээ. Тэр хоёрыг ч одоо нөө метро эмэгтэй алуурч ингээд шоронд айл эдийн ингээ хэрэгэн шийдэгдээд сууж байгаа. Тэгэхээр тэр хоёр ч одоо хэрэгтэн биш болж байгаа юм биш үү? Тэр хоёрыг хоригдсноос хойш дахиад нэг хүн ингээд Ликоска гэд эмэгтэй яг адилхан байдлаар алуулчихсан байна гэсэн юм үнцгийг бас ингээ хэвлэлдээ тусгаж байсан. За 2008 оны 5 сарын 7-нд 65 настай Зивана Тамилоска гэх эмэгтэй сургуу дахиад алга болсон. Өмнөх хоёр хохирогч нартай бас л маш адил төстэй, адил насны тэр хэсэгт нь амьдардаг, баг сургуулийн цэвэрлэгч хийдэг байсан. Алга болсон өдрөө бол ажилгүй гэртээ амарч исэн үе. Тэгээд хүүн байдаг, бүр насанд хүрсэн хүү. Тэр хүүгээ гэртээ дуудаад ирэхээр нь хамтдаа оройн хоол иднэ гэж төлөвлөжсөн байсан. Ингээд гэртээ байж байхад нь бол таныг нэг найз нь заалгаад хүүе мэдээ үзнэ үү? Одоо нэг том усал гарсан байна. Чи радиогоо ингээд сонсоод үзтээ гэд хэлсэн байл та. Тэгсэн чинь радион дээр болохоор том авто усал гарсан. Тэгээд тэнд нь гимтсэн хүн нь бол хүүн байх магадлалтай гэж ингээд сонссон. Үүнийг сонсоод бол бүр ингээд шоконд ороод бүр маш ихээр айгаад салглаад гэрээсээ шууд гарчгүйгээд тэр хотын юм уу тэр хэсэгт л одоо нэг байдаг том имлэг рүү ингээд машингүй болохоор гүйж эхэлсэн. Гэрээсээ яг гарах үед нь бол яг хажуугийнх нь хөршин эрэхтэй ингээд гадаанаа зогсож байсан юм байл та. Тэр хөршин ингээд хүүе чи зүгээр ингээд юу болов гэсэн чинь өөстө манай хүн ингээд автомашины усалд орчжээ. Би имлэг рүү гүйлээ гэж хэлээд алгуулсан. Үүнээс нь хойш түүнийг хинч хараагүй. Энэ өдрийн үдээс хойш нь яг энэ нөгөө түүнийг хамгийн сүүлд харсан тэр хөршин ингээ гэртээ сууж исэн чинь хаалгын хүн тогшоод онгойлгосон чинь нөгөө осолд орсон байж магадгүй гэдсэн тэр хөршийнх нь хүүн манай ээжийг хараагүй би цайдсан болоо гэд асуусан. Тэ нөгөө хөршин бүр гайхаад үгүй чамайг чи ингээ осолд орсон байж магадгүй ээж чи имлэг авсан штэ гэхэд бүр ингээ хүүн гайхаад имлгүүд рүү ингээ заалгаад ээжигээ оцсон байна уу эсхийг асуусан чинь ерөөсөө ээж нь хинч хараагүй. Дээрээс нь нөгөө осол болсон гэсэн мэдээ ингээ яг ингээд цагдаад ирсэн ч гэсэндээ ямар ч тийм гимтэж бэрцсэн хүн бол ингээ манай имлэгт ирээгүй. Ер нь бол баг тийм юм болоогүй юм шиг байна. Энэ оройдоо бол хүн ээжигээ алга болсон гэж цагдаад шууд мэдгдсэн.
9 өдрийн дараа нь хотын захад бол нэг хүн алхаж явж байгаад хогийн савнаас хүрхэн эмэгтэй бол цогцыг олсон ба. Бас л бусад хохирогчтой яг адилхан задуулж, хүчрхийлүүлж, телефон утсаар бол боолгож дараа нь тэр утсаар нь биеийг ороогоод ингээ хогийн утанд хийж, хогийн савнд хийсэн байсан. Гэхдээ нэг өөр зүйл байсан нь өмссөн байсан ногоон өнгийн цэгэн хээтэй тийм удлахын палаж өмссөн байсан нь тэр нь өөрийнх нь хувцас байгаагүй. Задлан шинжилгээгээр Зивана эмэгтэй бол маш ихээр зодуулсан, 5 хавирга нь хугарсан, 13 удаа гавландаа тэм зүсэлт үүссэн, гадны ямар нэгэн зүйлээр бол маш аимшигтайгаар хэрэгцгээгээр хүчндүүлсэн байсан гэдэг. Тэгээ биеинд нь учирсан энэ гэмтлүүдийг нь бол бүр деталь болгоныг ерөөсөө цагдаа нар олон дийлгээгүй маш аимшигтай байсан гэдгийг дурдчихсан. Бас бусад хохирогчдоос өөр байсан зүйл нь Зивана эмэгтэй алга болсон өдрөө л шууд алуусан байна гэдгийг мэдсэн. Тэгэхэд бус нь бол нэг 2 сар, нөгөөт нь бүр 3 сар ингээд хоригдож тамлаасан байсан шүү дээ. Үүнээс өмнө өөр байсан зүйл нь энэ. Би дээрээс нь үрийн шингэн олдсон бав нэмээд цогцос олдсон хэсэг бол хогийн самныг хажууд нь жерси өмсгөл цустай олдсон. Тэгээ тэр нь бол Зивана эмэгтэй цустай таараагүй учраас нарийн шинжилгээнд бол цаашаа явуулсан. Дээрээс нь яг тэр хогийн самнаас нь хотын арай жоохон нөгөө захт нь машинтайгаа явж байгаад нэг хүн түүний утсыг нь дотроос нь шидсэн гэмээр байдалтайгаар гар утсыг нь олдог. Зивана эмэгтэй цогцос олдсноос бол 3 өдрийн дараа нь Лада сурвалжлагч эрэхтэй бол хотын хамгийн том сонин дээр нэг нийтлэлийг бичсэн. За тэрэндээ бол 3 эмэгтэй өхлийг хооронд нь бол холбоод гуруулаад ингэж задуулж тамлуулж өрнө чирхийлүүлж телефон утсаар ингээ хоолоогоо боолгож нас барсан байна гэдгээ бичсэн. Нийтлэл дундаа бас эмэгтэйчүүд хэрхэн хулгайлагдсан байж болохыг өөрийн зүгээс гаргасан таамага мөн оруулдаг. Тэрэндээ жишээ нь бичгтээ нь бол 2 дахь эмэгтэй бол Ликоска гэдэг эмэгтэйг бол хин санамсаргүйгээр магадгүй машинаараа дайраад тэрийгэ даламдуулаад түүний хідэн сар тамлж зовоож хорж байгаад хүнөөсөн байж болцсохгүй юмаа гэдгээ бичсэн. Гэхдээ мэдээж бол ийм босон зүйл үнэхээр ийм босно уу үгүй гэдгийг бол мэдээж хинж мэдэхгүй шүү дээ. Нэмээд яагаад алуурчин ийм аллах хийх болсон шалтгаан нь ингээд тодорхойгүйж тэр цурал алуурчныг Кисевогийн мангас гэж ийм нэр өгсөн байгаа нийтлэлтэй. За цагдаа нар ингээ хохирогчдоос бүдэнгээс нь олцсон юм өрийн шингэний хооронд нь харьцуулахад бол бүгдээрээ нэг хүнийх байсан ба энэ өрийн шингэн олцсон талаар бол нийтэд байтугай нөгөө Анти болон Игор хоёрын шүүх хурал дээр хүртэл дэлгээгүй юм байна. Тэгээ угаасаа тэр хоёрыг ДНК-гийн харьцуулахад бол тэр хоёр байгаагүй. Цагдаагийн тэр том ДНК-гийн датанда хийж үзэхэд бол тэр ДНК-нд таарсан хүн байгаагүй болохоор бол тухайн үед ол үнийг ингээд орхисон баг. Ямар ч тач олны айдас хүүдээс цагдаагийн хэлтсээс хотыг аюулгүй байлгаж энэ аимшигтай хэрэг хийгээд байгаа алуурчныг барих хэрэгтэй гэсэн тэр дарамт шахалт маш ихээр ирж тэр хүчндэж хэрэгтнийг бол хайх мөрдлөг эрчимдээ явагдаж нэлээд хэдэн хүмүүсийг бол хэлтс дээр аваачиж байцаасан ч олигтой хэрэгтэн байж болох хүнийг бол олохгүй л байсан. Профайлер хүмүүс байдаг штэ үлдсэн хэрэгүүд дээр нь тулгуурлаад яг ямар төрлийн хүн байж болох вэ гэсэн ерөнхий зурваллыг гаргадаг. За тэрэн дээр халуурчин хохирогч нарын амьдардаг хэсэгт нь бол амьдардаг. Цогцнуудыг орхисон газруудаас харвал нуух гэж оролдсон ингээд байралтай байсан ч гэсэндээ хүмүүсийг бол хизээ нэгэн цаг цогцуудыг олуулахыг хүссэн байдалтай. Нэмээд хохирогч эмэгтэйчүүд алуушнаа таньдаг эсвэл хараад харилцаад түүн тийм итгэхээр түүн хохирогч нарт ойртож чадхаар тийм хүн дундаас дээгүүр IQ өндөртэй бага залуу наснда үүссэн гүн гүнзгий бэлгийн дарамт ч юм уу ямар нэгэн тийм траума амссан. Энэ нь аажмаар хүндэрч эмгэг болсон. 15-аас 60 насны бие бэлтрийн хувьд хүчтэй хангалттай хүн боож алж чадхаар хохирогчд бие хамгаалах үйлдэл ихээр үзүүлээгүйгээс харвал тэдний ер нь итгэж найддаг эсвэл таньдаг тийм ойрын хүн байж магадгүй гэсэн ийм профайлыг гаргасан. Үүний дагуу мөрдөгчд бол 250-аад эрчүүдээс байцаалтыг маш шаргуу авч тэр тундаасаа ингээд наривчлаад багасгаад байгаа хгүй 15 эрэгтэйгээс цусны дээжийг авч энэ дундаасаа 3 үнийг үлдээсэн. За энэ 3 с жигтэн үлдээд цагдаагийн хяналтанд бол байлгаад ДНК-гийн шинжилгээг наривчлан авч хохирогчдын биеэс олдсон үрийн шингэний ДНК-тай харьцуулахад нэг хүнийхтэй яг таарсан. Тэр хүн нь 56 настай нөгөө Владо гэх сурвалжлагч эрэгтэй байсан ба. Би бүр энэ эрэгтэй гэж ерөөсөө ерөөхдөө ингээд бас сэжигтэй байх магадaltaй гэж бодож байсан гэсэндээ зүгээр л ингийн сурвалжлагч гэж бодож байсан. Та нар юу гэж бодож байсан бэ? Одоо ингэж яг сэжигтэн байх магадлалтай гэж байцаагдахаас хамаагүй өмнө цагдаа нар бол хэд хэдэн удаа энэ Владогоос мэдүүлэг байцаалтуудыг бол авсан. Ер нь сэжигтэй хүний тоонд нь ингээд байсаар байсан юм байна.
Яагаад гэсэн чинь Владогийн тэр бичсэн нийтлэлүүдийг бол мэдээж мөрдөгчд болон уншдаг байсан. Тэгээд үүнээс нь ажиллахад анх Митра эмэгтэй хэрэгээс эхлээл Влад бол нийтлэл бичиж эхэлсэн. Тэгээд тэр 3 эмэгтэй өхөл хоорондоо холбоотой бич магадгүй. Манай хотод цуврал аларчин байх шиг байна. Бас Анте болон Игор хоёр Митра эмэгтэй их үхэлд буруугүй өөр хүн хэрэгтэн байх гэж нийтлэлдээ бичиж байсан хүн. Одоогийн зүгээс бол бүр хизээж хохирогчдын биеэс хэрэгтний үрийн шингэнийг оллоо. Тэгээд Анте болон Игор хоёрыг та таараагүй гэдгийг бол нэг ч удаа олон дэлгэж байгаагүй. Зөвхөн цадаагийн ажилтнуудын дотор мэдчихсэн зүйл байгаа. Нэмээд аллахын зэвсэг болох тэр телефон утсаар хоолыг нь боогоод бие нь ороогоод байгаа шүү дээ. Тэр ч гэсэндээ бүр олонд нэг ч удаа дэлгэгдэж байгаагүй юм мэдээллийг Владо нийтлэлдээ энэ бүгдийг дурдсан удаатай. Мөн Зевана эмэгтэйд дуудлага ирээд худлаа радиогоор ийм осол босон гэж хэлсэн. Эдрийг нь бас бусад хүмүүс мэдэхгүй байхад Владо бас л их зүйл мэдчихсэн. Тиймээс мөрдөгчд түүнийг энэ хэргүүдийн талаар бусдаас илүү хамаагүй илүү мэдээд ялангуяа зөвхөн хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа нар болон алуурчны л мэдж байгаа мэдээллүүдийг мэдээд байсанд нь ийхүү аль хэдийн эртнээс сэжиглээд эхэлчихсэн байсан юм байна. Цустай болчихсон байсан дээр өмсөлдөр байсан цус нь Владогийн цус бас л таарсан. 2008 оны 6 сарын 27-г энэ шинжилгээний хариу гарсны дараахан Владог байрчилсан баг. Тэгээд Митра эмэгтэй болон Зевана эмэгтэй өхөлд Влада буруутай тогтоогдсон. Хоёр дахь хохирогч эмэгтэй Лекоста эмэгтэй бие дээр олцсон алуурчны ДНК-г хангалтгүй байсан улмаас яг Владог буруутай гэх боломж бол яг тухайн хэсэгт байгаагүй. Гэхдээ эмэгтэйн цогцос олдох үед хэрэгтнийх байж болох гэмээр өөр хүний өсний хэдийн ширэхгүйд олцсон юм л да. За тэрийн шинжилгээнд явуулахад Владогийнхтай яг таарснаар 3 эмэгтэйн өхөл гурвууланд нь буруутай хүний аим насныг санаатай хүнөөсөн хэрэгээр баригдсан. Нөгөө сүүлийн хохирогч Зевана эмэгтэй өөрийнх нь биш өөр хүний ногоон өнгийн унтлагын палаж өмссөн байдалтай олцсон гэсэн штеп. Тэр хувцас нь Владогийн ээжийн хувцас байсан. За яа тэрээр эдгээр эмэгтэйчүүдэд ийм зүйл хийх болов, алуурчин болох болов гэдэг шалтгааныг тайлбарлахын тулд эхлээд түүний талаар багахан ярив. Владо Танескийн 1952 онд 3 хүүхэдтэй айлын 2 дахь нь болж мэндэлсэн. Ээж аав хоёр нь бол хоёулаа консерватив сахилга баттай хүмүүс чанга хатуу гараар хүүхдүүдээ өсгөж ирсэн хоёр. Аав нь дэлхийн 2 дугаар дайны Ахмад дайчин, харин ээж нь бол эмнэлгийн цэвэрлэгчээр ажилладаг. Тэдний гэрийн хөршүүдийн хийснээр бол ээж аав нь маш ширүүн байдаг. Хүүхдүүд нь жоохон л алдаа хийвэл аав нь бүсээрээ зоддог. Ээж нь бол бүр ярилдаггүй. Аав нь хүүхдүүдээ сургах зодох тал дээр оролцдог ч гэсэндээ ер нь бусад өөр талаар бол ер нь аавын оролцоо байхгүй гэж хэлэхэд болно. Игч болон дүү нь бол гэрээсээ жоохон том болоод тустай гараад нүгэд явцгаач, харин Владо л ээж автагаа гэртээ үлдсэн байна. 10 жилээ төгсөөд металлчны ажил хийж өөр мэргэжлэр сурж ажиллаж яруу найраг бичих хэрэгт маш их дуртай гэдгийг ойлгоод Хорватид бол сэтгүүл зүүн чиглэлээр суралцсныхаа дараа яруу найраг зохиол бичих сонирхлоо гол зүйлээ болгож бүр үнэхээр маш их хүсдэг ажил нь болохоо ойлгосон. 1973 онд бол 21 настайдаа тэрээр ирээдүйн эхнэр болох хуулийн ангийн оюутан байсан Весна гэх эмэгтэйтэй танилцаж удалгүй гэрэлсэн. Тэгээд Кисева хотод бол Владо нэгэн сонигийн газар сурвалжлагчаар ажиллаж эхлээд харин эхнэр нь энэ хотынхоо хамгийн анхны эмэгтэй хуульч болсон байт юм байна. Тэгээд тэр хоёр хүүтэй болцгоосон. Том хүн эрдэм шинжилгээний хэл судлаач хийдэг, харин бага хүн аарамд эмч хийдэг. Ер нь тэдний гэр бүл бол маш их эрдэм боловсралтай гэж хэлж болохоор ажиллаж хичээнгүй ойр дотны гэр бүл гэгддэг. Владог мэддэг хүмүүс нь түүний талаар ярихдаа маш их даруй төлөх хүн, ичимхий талтай хүн, ер нь гэмтээж муу санахааргүй, маш энгийн нэгэн хүн, ер нь муу зуршил байхгүй, гэр бүлээ сайн асардаг, хүүхдүүд нь ч гэсэндээ маш сайн явж байгаа, гоё амьдралтай эрэгтэй гэж хүмүүс бол маш их гадын нүдээр хардаг. 2001 онд бол аав нь амиа хорлсон, үүнээс нь удалгүй ээж нь мөн л адил санамсаргүй нойр сулах юм хэтрүүлж ууснаар нас барсан. Маш ойрхон хугацаатай байна. Тэгээ хэдий ээж автагаа тэгж их ойр дотн сайхан харилцаатай байдаггүй байсан ч гэсэндээ Владод ээж аавх нь нөхөл бол маш их хүн дээр туссан. 2003 онд нь 20 жил ажилласан ажлаасаа шалтгаангүй байдлаар халагдсан. Тэгээ дараа жил нь 2004 онд эхнэр нь өөр хот болоход улсынхаа нийслэл хот руу тушаал дэвшээд нэг том сургуульд хуулийн багшаар ажиллах ажлын санал хүлээж аваад эхлээд бол тэр хоёр хоорондоо ярилцж байгаад за ер нь ирээдүгөө бодоод эхнэр нь тэр ажлыг бол аваад ажилсан дээр гэж үзээд эхнэр нь 2 хүүхэдээ аваад бол тэр нийслэл хот руу Владо Кисева хотод нь үлдээгээд явсан. Гэхдээ ирээдүйд удалгүй Владо ч гэсэндээ байр саваа зэгцлээд
тэр хот руу эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа нүүн гэсэн бодолтой байсан боловч бол хэсэг хугацаанд хол байсны дараа тэр хоёр гэрлэлтэд цуцлахаар шийдээд эхнэр нь хүүхдүүдээ бүр мөсөн өөр дээрээ авсан. Ингээд энэ Кисево хоттой бол Владо ганцаараа гэртээ амьдарч үлдсэн байна. Одоо ингээд Владо алуурч ингээд баригдчихсан байх үед нь бол ер нь гэр бүлийнхэн тэр хөдөөгийн цуслангийн байшиндаа олон жил амьдарч байгаа шүү дээ. Тэр байшингийн шалгалт хийгдсэн. За тэгэхэд бол дотроос нь садар самууныг сурталчилсан материал, хохирогчдыг уяхад ашигласан уус, тэг хохирогч эмэгтэйчүүдийн гутал, хувцас олдсноос үзэл хохирогчдыг бол ингээд гэртээ авчирч хойрс зодож хамлж байгаад алсан байх гэдэг. Хохирогч эмэгтэйчүүдийн хувьд Владогийн ээжтэй нас ойролцоо ер нь зүс царайн ч гэсэндээ төстэй гэж хэлж болохоор хамгийн чухал нь ингээд бүгдээрээ яг ээж шиг нь цэвэрлэгчийн ажил хийдэг байсан. Гурууллаа Владогийн ээжийг таньдаг байсан хүмүүс яагаад гэхээр уус тэр яваар хөршөөд олон жил амьдарсан хүмүүс. Ийм болохоор Владо тэр эмэгтэйчүүдийг сонгож хөнөөцгөөсөн багт ээжээсээ болоод. Яагаад ээжээсээ болоод ингэж ээжтэйгээ адил төстэй эмэгтэйчүүдийг сонгож гэртээ хорж хэдэн сарын турш ээжийнхаа хувцсыг нь хүртэл өмсүүлж хүчрхийлж зодод цогтөг байсан талаар нь сэтгэл зүйчэд бол хэлэхдээ яг энэ ээж нь нас бараад удаагүй тэгээ энэ алгаа ихсэн болохоор хэдий ээжтэйгээ ингээд харилцаа их муу байсан ч гэсэндээ нэг осондоо ээжигээ алдсандаа хитрхи гашуудаад ийм байдлаар бол тэрийг нөхөж ээжтэй уураа гарах гэх юм уу, одоо ээжигээ санаж ин гэх юм уу, ямар нэгэн байдлаар ингээд ээжтэйгээ холбогдож ингэж мууз бол хийсэн баг гэцгээдэг. Зарим сэтгэл зүйчид ээж аавыгаа ойрхон хугацаанд гинтийн байдлаар алдаад, ажлаасаа халидаад, эхнэрээсээ салаад, хүүхдүүдээсээ тусдаа байх босноо сэтгэл зүйд нь бол маш ихээр нөлөөсөн. Тэгээд хүн алаад тэр талаараа ингээд сурвалжлаад, тэгээд ажил дээрээ тодорхой хэмжээний ингээд маш тийм шин мэдрэмж аваад бас амжилт дахиад гарах гэсэн зорилгоор ингэж хүмүүсийг алаад энийг нийтлэлтэй бичээдсэн баха гэцгээдэг ч хүмүүс байдаг. 3 хохирогчдоос гадна 2003 онд хамгийн анх гэж хэлж болохоор 73 настай бас нэгэн цэвэрлэгч хийдэг Павлеска гэдэг эмэгтэй сургуу алга болсон шүү дээ. Тэгээ яг л хохирогчтой маш төстэй хэрэг байсан болохоор Владо бол түүний хэрэгтээ буруу таяа үгүй гэдгийг мөрдөгчөд бол сайтар давхар мөрдөж эхэлсэн. За тэгээд албан ёсны хэрэгүүдийн шүүх хурал болохоос өмнө бол Владог тэр Кисево хотоос нь 70 км-ийн зайд байдаг нэг шорон төр хорхоор болсон. Тэгээ энэ хэрэгчүүн одоо ингээд high profile дээ маш их олонний анхаарлыг татсан ийм хэрэг байгаа учраас төр зэрэглэлийн хэрэгтэй тооцогдоод ийм хэргийн хэрэгтний бусад хориглолттой биш ганцаараа яг хорих өрөөнд хороод байнгын хараа хяналтанд дор хорих ёстой. Гэвч яг энэ шоронд нь хориглолууд бол бүр байх ёстой тооноосоо бүр хитэрч гисэн хит их хориглол байснаас болоод өөр 3 хориглолтой бол нэг өрөөнд оруулсан. За тэр хориглолуудынх нь хоёр нь болохоор сайхан яг тэр хотод нь сонгуул болсон юм байл та. Тэгээд урьдчилсан сонгуульд бол хөндлөнгөөс одоо ноото оролцсон гэсэн юм хэрэгээр хоригдож байгаа хоёр хүн. Нөгөө нэг хориглол нь болохоор 14 настай охиныг ингээ бүр хөнөөсөн юм хэрэгээр орсон юм 3 хүнтэй нэг өрөөнд орсон. Владогийн хувьд бол ингээд зүгээр шорондоо хоригдож байхдаа өгсөн хоолыг нийдээд хараа хяналтандаа байлган гэдэг чинь сэтгэл зүйн одоо ямар хөө байна, депрессэнд орж уу, амиа орлохоор байна уу, бусдад муу зүйл хийхээр байна уу, ерөөхдөө ийм ингээд хяналтанд байдаг. Тэгэхэд бол ерөөсөө яг ивэнгийн ямар ч тийм амар сэтгэл зүйн сонирн болсон харагдаагүй. Зүгээр нэг энгийн биш байсан зүйл нь гэх юм бол нөгөө өдөрт нэг хэдэн минутаар хоригдлуудыг гадаа гарч алхах боломжийг өгдөг. Тэрийг бол өөрийгөө ашиглахгүй ингээд гарахгүй гэж хүсэжсэн. Тэгээ яг Владо энэ шоронд нь ирж хоригдоод ганц 2 өдөр өнгөрчөөс ахгүй. Тэгээ энэ үеэр нь шоронд ус тасарчсан усны хомсдлоос болоод хоригдлуудад уух ус гэж хунцар савтай ус өгөөд харин нүүр гараа угаах ус гэж хувинтай карантины усыг олоод хоригдол бүрт өгсөн. Владо шоронд ороод 2 өдрийн дараа буюу 2008 оны 6 сарын 23-ны шөнийн 2 цагт хамт нэг өрөөнд одоо хоригдчихсэн нэг хоригдол нь Владог 0-ийнхоо өрөөнд өвдөлөө суучихсан хувинтай усанд толгоогоо хийгээд ухаангүй байдалтай одоо бараг живчгсэн байдалтайгаар олоод шоронгийн харгалзагчаас тусламж дуудсан. Шууд тэр өрөөнөөс нь гаргаад шоронгийн дээр харгалзагч болон дараа нь эмч хурж ирээд хүмүүс Владод хиймэл амьсгаа хийж амиг нь аврахыг оролцсон боловч хитрхи оройтсноор Владо бол яг живж нас барсан, амиа орлсон. Тэгээд үхэхээс өмнө 2 гэрээслэлийг бичээд энэ карманд нь нөгөөх нь орных нь дэрний дор байсан. За тэрэндээ бичгтээ би гэр бүлийнхнэрээ маш их бахархтай гэр бүлийнхэндээ хайртай шүү. Намайг күтгэж байгаа ямар ч зүйлийг би хийгээгүй. Би хэнийг ч алаагүй, буруугүй гэж бичсэн. Владогийн өхлийн шалтгаан нь бол живсэн байсан. Тэг өөр ямар ч гадны хүн түүнийг өнөөсөн, одоо хордуулсан, зодсон ямар ч тийм уул мөр ол огт байгаагүй.
Гэхдээ түүний өглөө хүмүүс бол маш их сэжигтэй гэдэг. Яагаад тэгэхээр гол шүүх хурал нь яг маргааш өглөө нь болох ёстой байсан юм байна л да. Тэгээд яг яагаад өмнөх оройн ингэж амиа хорлоо? Үнэхээр гэрээсэлдээ бичсэн шиг ингээ буруугүй гүтгэгдсэн байсан юм бол өөрийгөө буруугүй гэдгийг нотлох гэж хичээх байсан баха. Тэгээд үүнээсээ болоод ингээ алуулсан байж магадгүй гэж хүмүүс ингээ таамагласан юм байна. Бас ингээ хамт хариудаж байгаа хүмүүс нь түүнийг нийлж агаад хүнөөсөн байж магадгүй гэж боддог хүмүүс байдаг. Нөгөө тэйгүүр цагдаа нар түүнийг албаар ингээ хүнөөсөн байх гээд тэгээд олны ингээ хил амыг дарах гээд хэргийг маш хурдан хааж энэ хэрэг нэг тийш нь болохыг хүссэн баха гэцгээдэг. За энэ хотын хуулиар бол хэрэгтэн хэрвээ нас барсан бол хэргийн шүүх хурал ерөөсөө болох боломжгүй. Яг юу босон талаар ерөөсөө мэдэх боломжгүй. Хохирогч нарын гэрийнхэнд ч тийм яг ийм болсон энэ хүн ингээ алуурчин гэсэн ямар ч батлах боломжгүй ингээ болчихж байгаа. Хүмүүсийн ингэж цагдаа нарыг ч юм уу өөр шалтгаанаар Владог өгсөн баха гэд байсан гол шалтгаан нь яаж одоо амиа хорсон нь байгаад байгаа байхгүй юу? Зүгээр нэг ингээ хувийн дус дүүрэж агаад газар өвдөлт суугаад тэг хүн өөрийнхөө ингээ толгойг ингээ услуу хийгээд амиа хорлё гэд бодъё л тоо. Тэгэхээр цаанаасаа бүр ингээ амьсгалж чадахгүй ингээ авчтаа тэсгээ байгаад ирэхээр зүгээр л хүн зүүн сонгороо рефлексээрээ ингээ өөрийгөө авраад толгойгоо хувингаас гаргаал амьсгаа аваад амьд үлдчихэж болно штэ. Тэгтэл бас л яг өөрөө ингэж тэсэж дэвчиж өхөн хөхтлээ одоо ингэж толгоогоо дээшээ гарахгүй ингэж байна гэхээр ингээ хүмүүст бол тэр нь маш ачиргалтай байсан. Тэгээ зарим хүмүүс Владогийн эд эрхтнийг ингээ зарах гад ч юм уу түүний хүнөөсөн байж магадгүй гэж ингээ бододсон. Одоо хуучин ихнэр нь, найзууд нь, хөршүүд нь ер нь түүнийг таньдаг хүмүүс нь хамт ажилладаг байсан хүмүүс хэд бүгдээрээ л бараг түүнийг хэрцгий ийм амар цурал алуурчин биш баха гэдэгт ерөөсөө бараг бүгдээрээ итгэдэггүй. Зарим хүмүүс нийлэхдээ би бол бүр үнэхээр ингээ шүүхээстэй за Владо ингээ бүр яг муу юм байна 100% юм а гэдэг баталсан тохиолдолд итгэнэ. Тэрнээс ш одоо ингээ цагдаа нарын хэлж байгаа ч юм уу те зүгээр ийм зүйл бол итгэхгүй гэжсэн хүмүүс хүртэл байдаг. Бүр одоо хэргийн 2 дахь хохирогчийн ихчэнд хүртэл Владо ийм зүйл хийсэн гэж бодохгүй байгаагаа хэлсэн. Ер нь бол маш үнэнд шудраг сайн хүн байдаг штэ гэд бүр ингээ гайхаад итгэж өгөхгүй. 3 дахь хохирогчийн Зевана эмэгтэй хүүн хүртэл түүнийг биш байхаа гэж бодож байгаагаа хэлсэн байгаа. Ер нь одоо энэ хэргийн хохирогчдын гэр бүл нь бол бараг л одоо бүгдээрээ л Владотой холбогдсон шүү дээ. Ер нь энэ талаар нийтлэлийг бичсэн. Тэгэд өөрөөс нь хүртэл тусламж гуйж очиж исэн болохоор бүгдээрээ итгэж өгөхгүй ингээ бүр шоконд орцгосон. Владотой олон жил хамт ажилласан эмэгтэй хэлэхдээ тэрээр их мөрөөрөө сайн гэр бүлтэй чих халамжтай сайн ам нөхөр байсан. Бусдад ер нь муу зүйл хийхээргүй хүн гэж асал итгэж өгдөггүй. Нэмээд одоо энэ хотын олон ч ард иргэд Владог Гсевогийн тэр аимшигтай мангас биш баха. Тэр гүтгэгцэн жихнээсээ алуурчин бол баригдаагүй сул явж байгаа байх гэж боддог хүмүүс хүртэл байдаг юм байна. Одоо хүртэл. Гэхдээ энэ хэрэг дээр ажилласан цагдаа нар мөрдөгчөөд ер нь одоо энэ хэрэгтээ танилцсан хүлцэгдэж байд юм уу? Ер нь олны бодлоор одоо энэ Владо гимгүүр байхааргүй санагдаад байгаа хгүй. За юу вэ гэхээр одоо алуурч нээл мэддэг тэр зүйлсийг ганцаараа мэдээд ингээ нийтлэлтэй бичээд ам алдсан гэх юм уу? Владог амиа орсныхын дараанаас дахиж ийм төрлийн гэмт хэрэг аллах гараагүй зогсчихсон. Хохирогчд ээжтэй найдал төстэй одоо нэг хохирогч ээжийнх нь хувцсыг өмсчихсэн байсан. Тэг өөрөөр одоо яаж тэр ээжийнх нь хувцсыг олж өмсгөө. Тэг гэрт нь хохирогчдын хувцас гутал хүртэл байсан. Хэрэгт сэжиглэгдэж цагдаа нарт олон удаа байцаагцснагаа ерөөсөө хинт ч хэлээгүй нуусан. Хэрвээ үнэхээр тийм огт гимгүү хүн байсан бол ядаж ойр тойрныхоо хүмүүстэй юу вэ цагдаа намаа ингэ сэжиглээд байцаагаад ах ямар сони юм бэ гэд хүртэл ингэ юу ч болоогүй юм шиг хэлж болохоор байтал энийгээ бүр ингэ тас хүмүүсээс нуусан нэлээд олон удаа түүнийг хэлцээр дуудаж байцаасан юм байна. Сэжигтнэр татагдаад ингээд яг байцагдчих байхдаа өөрөө өмгөөлж авахыг ч хүсээгүй. Амиа олохтаа ингээд би буруугүй гэж гэрээсэл үлдээсэн учир нь бол баг угаасаа л өөрийг ингээд өгчих юм бол албан ёсны шүүх хурал болж түүнийг яг алуурчин гэдгийг тогтоох боломжгүй гэдгийг мэдээд албаар гэр бүлийнхаа одоо нэр төрийг тэгж албаар хадгалж үлдэх зорилгоор ингээд тийм гэрээслэл үлдээсэн ч юм шиг гэж боддог. Цагдаа нарын хувьд Владог хөнөөх ямар ч шаардлага байхгүй яа тэгэхээр тэдэнд бүр хангалттай нотлох баримтууд байсан. Угаасаа бүр ингээд улаанцай хохирогч нарын бие дээрээс олцсон тэр үрийн шингэн хажууд нь байсан тэр үсний ширхгүүд, цустай жерси тэр өмсгөл гэдэг энэ дээр олцсон бүх ДНК-н яг Владо Танескитэй ингээд таараад ахц чинь шүүх хурал боллоо гэхэд тэ хангалттай түүнийг хэрэгтэй ингээд шорон цулгах боломж цагдаа нарт байсан. Хэрвээ бас үнэхээр нотлох баримтууд тэ бараг байхгүй шүүх дээр ингээд орлоо гэхэд цагдаа нар яг ингээд Владог
хэрэгтэн гिचиг тийм ингээд нотлох баримт өгч чадхааргүй байсан үе байсан бол бас яах вэ бас ойлгож болохсонд албаар ингээ олны шууганыг дарах гад Владо хүн өгөөд за энэ угаасаа хэрэгтэн байсан маа гэд хаахаар та хүссэн гэж бодож болохсон. Гэтэл ийм биш, хангалттай нотлох баримтууд байсан. За ийм зүйлүүдийг ингээд бодохоор яагаад ийм олон хүмүүс ингээд түүний гимбүү байх гэж бодоод байгаа нь бол хачирхалтай магадгүй одоо түүний мэддэг байсан хүмүүст итгэхэд бол маш хүндтэй ингээд өөрийгөө маш сайн нуудаг, халахалдаг одоо алуурчин өөрийгөө ерөөсөө олонд огт мэдэгддэггүй байсан тийм хүн байсан болов уу гэж миний хувьд бол бодогдлоо. Миний хувьд ч гэсэндээ яг энэ хэрийг одоо судлаад үзэхэд бол Влад бол цурал алуурч нь мөн байсан бахаал гэж ерөнхийдөө бодож чинь. За тэгээ та нар маань бас юу гэж бодож чинь энэ нэрийн талаар өмнө нь сонсож байсан уу? Тэрээр үнэхээр одоо алуурч мөн болов биш болов юу гэж бодож чинь бид нартай сэтгэлдээ хуваалцаарай. За тэгээ дараа 7 хоногийнхоо гэрлийн дугаартаа хэдүүлээ эргээд уулзцгаая. Эндээ үргэлж хамт байдаг хүрхэн сонсогчдоо бид хоёр нь хайртай шүү. 시가 말하준 바인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고 좀넌들의 뜻은 시가 말하준 바인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고